памперс гэдэг зүйлийг Модерн шийдвэрлэсэн. Тэгэхээр зэрэг хүүхэд энэ дотроо байж байна. Тэр доор нь өтөг буюу бууц дэвсдэг байсан байгаа энэ хайрцаг дотор. За туршиж үзэхгүйгээр энэ дээр хамаагүй одоо тэгээд туршиж үзье гэж бодсон шүү дээ. Одоо энэ рүү гойж очиж зүгээр. Юу яа гэдэг тийм ээ. Тэгэхээр зэрэг хүүхэд энэ дээр бийцсэхэд за хүүхэд визстаа гэж харах нь шүү дээ тийм ээ. За туршиж үзье гэж бодчих чинь тийм. За хүүхэд бол мэдээж бол ингээд визсах нь байна. За визлаа. Оо хараа. Тэгээд ийм нарийн ийм одоо бүтцтэй байгаа. тэгэхээр зэрэг энэ бол өрөл гэдэг модороо үлгийг минь хийсэн аав минь үүр шинийн цагаар өндиж хөөсөн ээж минь гэж Монгол ардын дуу бий тийм үү. Яг. Тэгэхээр зэрэг энэ бол үндсэндээ Монгол хүний уур ухаанаар хийгдсэн аль эртний одооны памперсыг шийдвэрлсэн шийдэл байх нь шүү дээ. Тийм бай. Тэгэхээр зэрэг бизнеслаа хүүхэд ижигээ шингэн гарна. Энэ дэр юу хийдэг байсан гэхээр адууны дийл сүлээр хийсэн эсгийг тавьдаг байсан байна. Зүйтэй. Тэгээд энэ дотор ч нөгөө нэхий үлгийтэй нэхий илгүүгээ бас цээжээр нэгээд энэ доороо эсэг бол үндсэндээ энэ эсгийг бол одоо шингээгээд цаашаа адууны дийл сүлээр хийсэн эсгийг бол сэрэг учраас тэр доошоо урсаад хууraa тэр нь байн хуураж явах нь шүү дээ. Тэгэхээр зэрэг тэгээд хуураж дөө тэр 2 3 байд юм уу тэрийг солиод те ингээ хатаагаад байдаг. Сэрэг учраас хурдан хатдаг. Тэгэхээр зэрэг монголчуудын хийж байсан модон идэл бол нэг жишээ бид нар эндээс харах боломжтой л да. Одоо ингээд гадагшаа гараад боожлог цоргоны энд байж тийм. Энд бол өтөг буюу бууз дүүр гэдэг байсан байгаа. Доотлолт нь одоо энэ тэгээ тэгшилж. Тэгээд энд нөгөө нэхээ үлгий зөвхөн бүх савьда жоохон багахан онгорхоотой. Тэгээд энд нөгөө эсгий байж байна. Тэгэл хүүхдээ жишээлбэл бүү байлээ. саатуулах нь шүү дээ.